нөгөө зүрх судасны өвчил, нөгөө хорт хавдар гэдэг энэ өвчлөлүүд эдний эрсдлийг бол бууруулж өгдөг. Тэгэхээр за тэгвэл бид нар брокколины яг энэ соёолж тэгээд тэр дотроо түүнд агуулгаж байгаа сульфорфан гэдэг энэ бодис нь хүний биед юу ямар нөлөө үзүүлдэг болоод энийг ингэж 2000 гаруй судалгааны ажлууд мөнгө хаяж тийм ээ цаг хүч зарцуулж олон эрдэмтэд судлаад байна вэ гэдэг нь өөрөө бас их учиртай байгаа л да. Брокколи соёолжийн ач тус гэд хэрвээ та ингээд интернетээр хайх юм бол зөндөө олон юунууд гарч ирнэ, мэдээллүүд гарч ирнэ. За тэрэн дотроо ингээд яг багцлаад аваад үзэх юм бол яг 10 ийм ашиг тус байдаг юм байна. За тэрийг би өнөөдөртөө бол бүгднийг ярихгүй тэрэн дотроос яг голчлоод хэдийг нь л дурдъя гэж бодож байна. За нэгдүгээрх нь болохоор юу гэдгүү гэхээр энэ брокколи соёолж нь болохоор чөлөөт радикал гэдэг байгаа. За энийг бол биеэс гадагшлуулах гонцгой үйлчилгээтэй. Өөрөөр хэлбэл хэд эсэлтэл таны биед явагдахгүй болно л гэсэн үг. Тэгэхээр хүн өтөл нь хөгшрөн гэдэг чинь ерөөсөө биед эсэлтэлт явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр эсэлтэлтээс үүдэлтэйгээр судас маань асуудалтай болж байна. Зүрх судасны асуудал нь бол өөрөө дандаа эсэлтэлтийн энэ процессын үр дүнд үүснэ. Арьс хөгшрөх үрчлээдэх тийм ээ. Тэгэхээр энэ бидний биед бол энэ эсэлтэлт гэдэг чинь бол маш их биеийг гэмтээж байгаа, эсүүдийг гэмтээж байгаа. Тэгэхээр энэ эсэлтэлтийг юу явуулдаг вэхээр нөгөө чөлөөт радикал буюу электроноо алдсан нөгөө молекулууд явж байгаа шүү дээ. Тэгэхээр маш олон гадаад дотоод хүчин зүйлээд болоод бидний биед ингээд өнчин одоо молекулууд явж идэг. Өөрийнхөө одоо электрон алдсан. Тэгэхээр нөгөө таны бие рүү ороод ирэхээр биед байгаа эсүүдийн чинь нөгөө эсвийн одоо электроны чинь ингээд хулгайлаад аваад байна гэсэн үг шүү. Тэгэхээр эсээ гэмтээгээд байна гэсэн үг. Тэгэхээр эс гэмтээд байхаар энд юу үүсдэг вэ гэхээр ерөөсөө тэнд эс нь өөрөө ихээр хэмжээгээр үхнэ. За эндээс болоод олон асуудлууд үүсдэг. Тэгэхээр бид нар чөлөөт радикалууд бид бол тэдэрг орохыг зогсоох ямарч боломжгүй. Харин бидний биед байгаа тэр чөлөөт радикалуудаа бид нар одоо биеэсээ зайлуулж гадагшлуулах хэрэгтэй. Дээр нь тэр алдаад байгаа электронын хэрвээ бид нэр хоол хүнснээс нөхөж өгöd ах юм бол таны эснээс электроныг авахгүйгээр амьдрах ийм боломжтой болдог. Тэгэхээр брокколи соёолж нь болохоор энэ процессыг явуулахад тусалдаг. Өөрөөр хэлбэл хит эсэлтэлтийн эсрэг үйлчлэгээтэй тэгээ таны биед байгаа тэр чөлөөт радикалуудыг эсийг гэмтээхээс нь сэргийлж өгнө, биеэс гадагшлуулна. Тэгэхээр ингэснээрээ ямар ач холбогдолтой байдг вэ гэхээр нөгөө зүрх судасны өвчил, нөгөө хорт хавдар гэдэг энэ өвчлөлүүд эдний эрсдлийг бол бууруулж өгдөг. Тэгэхээр энэ хавдрын эмчилгээнд бол маш олон юм эрэг үр дүнгууд бол байдгийн байлээ. Тэгэхээр Hopkins их сургууль гэдэг. Тэн дээр бол бүхэл бүтэн юм судалгааны эрдэмтдийн баг бол яг хавдарт хэрэглэх талаар бол олон жил судалгааны ажил бол хийж байгаа юм байлээ. Энэ бол номер 1 чухал үйлчилгээ. Тэгэхээр яг энэ судалгаан дээр гэхэд 3 төрлийн хавдар дээр бол яг мэдээж дангаараа хавдрыг эмчлэхгүй л дээ. Гэхдээ хавдрын үндсэн эмчилгээнд дээр хавсарч хэрэглэхэд үр дүн бол маш сайн өгж байгаа нь судалгаагаар батлагдсан. Тэр 3 төрлийн хавдар нь болохоор бүдүүн гэцний хавдар, хөхний хавдар, төрөв булчирхай хавдар гэдэг. Тэгэхээр ийм хавдар үүсгэхээс нэгдүгээр сэргийлэх нь хэрвээ аль хэдийн хавдартай байх юм бол хэрвээ та брокколины соёолжийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэх юм бол тэр хавдрын одоо өсөлтийг нэгдүгээр дарангуулах эсийн одоо үржлийг дарангуулахад тусалдаг. Тэгэхээр энэ бол маш олон ажлууд байгаа. Хэрвээ та яг энэ талын юм одоо мэдээллийг өөрөө бас сонирхъя гэж аваад бид нартай холбогдвол танд холбоосуудыг өгч болно. Тэгэхээр та өөрөө цаашаа гүнзгийрүүлээд судалж болно. За тэгэхээр энэ брокколи соёолжид байдаг нэг чухал одоо үйлчлэг нь болохоор энэ хитгэлсэлтэлт түүнээс үүдэлтэй хүний биед явагдаад байгаа зүрх судасны өвчлөлүүд мөн хорт хавдар эдгээрийг бол бас анагаах эмчилгээнд хавсарч хэрэглэхэд үр дүнтэй байгаа нь бол тогтоогдсон байна. За дараагийн нэг чухал үйлчлэг нь болохоор үрслийг дарангуулах үйлчлэгээтэй байдаг. За тэгэхээр энэ био нэгдэл энд агуулгадж байгаа одоо энэ нөгөө сульфорфан гэж би яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ био нэгдэл нь болохоор өөрөө үрслийн эсрэг хүчтэй үйлчлэгээс үзүүлдэг юм байна. Тийм учраас бид нар бол энэ соёолж тогтмол хэрэгжилж чадсанараа нөгөө архаг үрслүүд байгаа шүү дээ. Биднэрт одоо яг одоо хорц үрсээг байгаа архаг үрслүүдийг нэгдүгээрт ангаахад бол хэрэгжилж байгаа. Хоёрдугаарт сэдрэхээс хамгаалж өгнө.
Тэгэхээр бидний хоол боловсруулах зам байна тий. Хоол боловсруулах нөгөө залгиур, улаан хоолой, ходоод гэдэг ингээд цаашлаа бүдүүн шулуун гиз хүртэлхийн хоол боловсруулах замд байгаа өрөслүүдийг дарахад тэр ч утгаараа нөгөө бүдүүн гизний хавдарт бол эмчилгээнд бол сайн үр дүн өгöd байгаа нь бол анзаарэгдсэн байна л да. За тэгээ дээр нь одоо бусад нөгөө цөсний асуудал, хоолны шингэц доголдох гэдэг иймэрхүү асуудлууд бол бас эерэг үр дүнгээ бол өгдөг. За тэгэхээр энэ утгаар нь бид нар бас хэрэгжилж баймаар байгаа. За түүнээс гадна зүрхний ажиллагааг бол соёолж бол маш сайн дэмжиж өгдөг. Яагаад тэгэхээр тэр соёолж гэдэг чинь өөрөө эслэг явж байгаа. Тэгэхээр дээр нь дотор нь бол их хэмжээгээр каль орсон байдаг. Тэгэхээр каль гэдэг чинь бидний зүрхний, булчингийн, хэвийн үйл ажиллагааг хангахад оролцдог ийм элемент шүү дээ. Тэгэхээр бид нэр калиар баялаг учраас бид нэр зүрх судасныхаа үйл ажиллагааг хэвийн болгоё гэвэл бас энэ соёолжийг хэрэглэх, брокколины соёолжийг бол хэрэглэх нь. Тэгэхээр ерөнхийдөө судалгаан дээр бас харахаар цусны даралтыг мөн цуснд холестерины хэмжээг бол бууруулах. За тэгэхээр энэ нь бол өөрөө нөгөө цаанаа зүрхний шигдээс цус харуулдаг гэдэг асуудал байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эдгээрээс бол сэргийлэх юм боломжтой байгаа. За бас нэг чухал одоо юу нь болохоор бидний тархины үйл ажиллагаанд бол маш сайн эргээр нөлөөлдөг. Ялангуяа бид нар түрүүний яриад байсан нөгөө эсэлтэлт гэдэг байгаа тийм. Эсэлтэлтээс болж хүн бол одоо тархины үйл ажиллагаа одоо доройтдог. Тэрнээс болоод зөнөгөрөх, мартамтгай болох нөгөө Альцгеймер, Паркинсны одоо өвчлөл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр өвчлөлийн эрсдлийг бол бууруулж өгдөг. Тэгэхээр энэ бол дандаа би нөгөө судалгааных нь ажлын дүгнэлтүүдийг бол та нарт танилцуулаад байгаа шүү дээ. За дээр нь бол ясны өөрийнх нь тэр бүтцэд бол эргээр нөлөөлдөг, бүтцийг сайжруулдаг. Ягаад тэгэхээр брокколи соёолж дотор кальц, К-витамин, магний гэд эдгээр шимт бодисууд бол баялаг байдаг. Тэгэхээр бидний ясны эрүүл мэндэ хадгалахад бол энэ оролцдог эдгээр элементүүдийг та хоол хүнснээс авч болно гэсэн үг. Тэгэхээр эндээсээ та ясны сэргижилт, тэгээ яс суугарах, гэмтэх гэд энэ эрсдлүүдийг бол бас давхар бууруулаад өгчөж байгаа. За тэгэхээр ер нь зах цухаас дуртахад л ийм үр дүн одоо гаргадаг ийм хүнсний бүтээгдэхүүн байна. Тэгэхээр бид нэр одоо өдөр тутамдаа ийм нялх ногоонуудыг соёолжийг хүнсэндээ оруулах хэрэгтэй болж байна. Тэгэхээр бид нэр хэрвээ энийг өөртөө сурчих юм бол үр хүүхдтэй энийг залгамж хойчтой бол ингээд өвлүүлээд өгөөд бас хоол хүнснийх нь нэг юм өөрчлөлт оруулах юм боломжтой байгаа. За тэгэхээр энэ суралцыг гэх юм бол та дээр нь яг брокколи соёолжийг яаж одоо гаргаж авах уу гэдэг тал дээр хэрвээ та сонирхож байгаа бол тэгээ та нэг одоо өөрөө шин ногоо тариалаад авах боломжгүй, хүлэмжгүй тэгээ дээр нь бас тэр янз бүрийн бордоо тэр шавж тийм одоо юу цацсан ногоонууд хэрэглэхээс жоохон цээрэлдэг. Эсвэл нэг урдаас ирсэн ногоо идмээргүй байна. Айгүй бол эн чинь өөрөө хавдрын үүсгэр болно гэдэг ийм айдастай байдаг хүмүүс байх юм бол та ер нь бол энэ брокколи соёолжийг өөрөө гэртээ өөрийнхөө гараар гаргаж авах юм боломжтой. Танд бол ямар нэг хөрс шаардахгүй, шороо шаардахгүй. Танд нэг ийм тусгай жижигхэн шилэн савл хэрэгтэй. За тэр шилэн савнда брокколиныхоо үрийг яаж гарах уу гэдэг аргачлалыг бид нар зааварчилгаатайгаа танд очиж. Тэгэхээр ингээд одоо өөрөөр хэлбэл гэртээ та өөрөө тэр сульфурфана гаргаад аваад хэрэглэх ийм боломжийг танд олох гэж байгаа. Тэгэхээр хэрвээ танд энэ мэдээлэл сонирхолтой байгаа, та өөрөө суралцаад тэр юугаан аргачлалтай танилцъя гэж хүсэж байгаа бол комент хэсэгт нэмэх тавиад явчаарай. Тэгэхээр бид нэмэх тавьсан хүмүүстээр энэ талын мэдээллийг товч хүргэн. Тэгээд цаашлаад яг ингээд хэрвээ хангалттай хүмүүс энийг цааш нь сонирхохоор бол бид нар ийм хаалттай групп нээж байгаа. Тэр группт орсон хүмүүстэй ийм үнэгүй вебинар явуулаад тэр сургалтаараа ийм зааварчлах мэдээлэл бүгднийг нөгөө явчих гэж ингэж бодож байгаа. Шим тэжээл судлаач гэд миний энэ шинээр нээсэн пэйжэд та бүх маань тавтаа морилоороо би өөрийнхөө сурсан мэдсэн зүйлээс та бүхэндээ цаг заваараа боломжоор бас
мэдээлэл тавиад явах болно. Тэгээд юуны талаар бас мэдээлэл авмаар байгаагаа ч гэсэн та бүхэн комент хэсэгт бичээд явчих болно. За энэ мэдээлэл танд хэрвээ таалагдсан бол хэрэгтэй гэж үзэж байгаа бол мэдээж юу хийхээ та мэдж байгаа. Лайк, шеэр, одоо меншн хийгээд бусд хүмүүст бас түгээгээд өгөөрэй гэж хүсмээр байна. За ингээд бүгдэнд нь эрүүл энхийг хүсье. Өөрх гэртээ эрүүл ийм супер хүнс идэх боломж танд байгаа. За ингээд өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэнтэйгээ хэрэгтэй зүйлийн талаар ярьлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгүүдээр уулзцгаая. За манай энэ хуудсын маань болохоор урайн болохоор таны биеийг таны эзэн хоол шингээсэн хүнс бүрдүүлнэ гэж хэлмээр байна. Тэгэхээр сонгож байгаа хүнс тань, идэж байгаа хоол тань таныг имжилдэг, ангаадаг байх болтугай гэж танд хүсье өрөөе. Дараагийнхаа зөвлөгөөгөөр олцтлаа. Түр баяртай.